Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлц үхийн ивэл дор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоо, үндэсний чуулган 2024 оны 11-р сарын 29-ны өдөр төрийн ордонд зохион байгуулагдана. Уужмаас уужим хязгааргүй ертөнцийн дундах цэнхэр нүдэн гаргийг минь уяхан Замбуу ТV наран амьтаа бүхнийг алгасалгүй илч гэрлээрэн гийгүүлсэн гигийн тунгалаг өдрийн мэндийг та бүхэндээ дахин хүргэж мэдчилж байна. Сайн байцгаана өрхөн мод зочдоо. Та бүхэндээ энэ цаг өдрийн мэндийг өргөн дэвшүүлж өнөөдрийн мэдхүний үйл ажиллагаагийн дараагийн нэгэн хүндэтгэлийн хэсэг та бүхэндээ өндөр үдэн дэлгэж өрхөн хөшгөөнд татах бэлэн болсныг дуулгая. Тэгвэл энэ сайхан торгон мөчид өнөөдрийн энэхүү Монгол төрийн ордныхон их дахин турамжуулсан энэ салбарынхаа төлөө өөрсдийнхөө дуу хоолойг өргөж өнөөдрийн энэ сайхан үйл хэрэгт хүч сэтгэлээ зориулж байгаа эрхэм та бүхэндээ өнөөдрийн энэхүү зохион байгуулж байгаа хамт олонны зүгээс хүндэтгэл болгон ташлан өргөж байгаа эрхэм сайхан уран бүтээлчдийг тайцнаа хүндэтгэн өргөхөд бэлэн боллоо. Ингээ та бүхний өмнө үндэсний урлагийн их театрын дуучин Монгол улсын гавьяа жүжигчин уртын дуучин Инх Баатар үндэсний урлагийн их театрын морин хуурч зориг дотор нарын хүндэтгэн үрлэн залж та бүхэндээ Монгол төвний бид бүхний бахархал хүндлэл болсон уяхан Замбуу ТV наран гэж сайхан уран бүтээлийг дээжлэн өргөн барихад бэлэн боллоо. Хүлээн авна уу.
Хороо дэлхийн хамаг явдлыг хоёрхан жагсан утаасан морин хуурын гайхамшигт аялгуу хүн төрлөختний энэхүү цараанаас сансар өгтрөгөд хүрсэн энэ сайхан урдын сайхан аялгуугаар бид бүхний өнөөдрийн сонор сэтгэлийг мэлаасан эрхэм хоёр уран бүтээлчтэй талархлаа илэрхийлье. Ингээд бид бүхний өнөөдрийн хүссэн хүлээсэн хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг шалгуур ёслолын үйл ажиллагаа маань инхүү эхлэхэд бэлэн болсныг мэдэгдэе. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэгүүдийг шалгаруулах ёслол. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах оны шилдэг дэд зүйлэл. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах оны шилдэг салбар зүйлэл. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудад хүртээмжтэй оны шилдэг боловсролын байгууллага. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг эрүүл мэндийн байгууллага. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг бүтээн байгуулалт. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага. Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө оны шилдэг нийгмийн зүтгэлтэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүний оны шилдэг ман лайлагч төрийн мус байгууллагыг тус шалгаруулна. Хүний эрхийг дээдэлсэн хүртээмжтэй нийгмийг хамтдаа бүтээцгээе. Баярлалаа. 2024 онд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангаж хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж ажилласан аж ахуйн нэгж байгууллагууд хүмүүсийг 2024 оны хүний эрхийг дээдлэгч оны шилдэгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа энхүү эхлэхэд бэлэн боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах чиглэлээр төрөөс баримталж байгаа бодлогууд тэр дундаа засгийн газраас баримталж байгаа бодлого үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхийн тулд яамдуудын дэргэд төрийн нарийн бичгийн дарганаар ахлуулсан дэд зөвлөлүүд ажилдаг. Ингээд оны шилдэг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй дэд зөвлөлд ямар яамдын дэд зөвлөлүүд нэр дэвшиж байгааг хамтдаа сонирхцгаая. Оны шилдэг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл номинацид нэр дэвшигч. Зам тээврийн яамны дэрэгдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл. Тус дэд зөвлөл 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө 90% гүйцэтгэлтэй биелүүлж, иргэний нисхийн ерөнхий газар, Монгол Оросын Улаанбаатар төмөр зам, авто тээврийн үндэсний төв, Улаанбаатар хотын зорчигч тээврийн төвүүдийн ажилтан албан хаагчдад хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт хандлагын сургалтыг тогтмол зохион байгуулж, салбарын хэмжээнд нийт 139 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангаж, Улаанбаатар төмөр замын зорчигчдын вагоны их болон дунд хугацааны засварт орсон 54 вагоны ариун цэврийн өрөөг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгон тогтжуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажилласан байна. Оны шилдэг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл номинацид нэр дэвшигч. Батлан хамгаалах яамны дэрэгдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл. Батлан хамгаалах яамны харьяа соён бэрдагц Монгол цэргийн музейн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх хүртээмжтэй орчныг бүрдүүлж 120 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд соёлын үйлчилгээг үзүүлснээс гадна үндэсний батлан хамгаалах их сургууль, Тэмүүжин өрлөг бүрэн дунд сургуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдийг үн төлбөргүй суралцуулах боломжийг хангаж, хүн төрөлхтний эв нэгдлийн Парис 2024 Паралимпийн наадамд зэвсэг түвшний алдар спорт хорооны тамирчин Сүрэнжав алтан медаль хүртэж, Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар хөдөлмөрийн баатар цолоор мөн хорооны тамирчин Болор Эрдэнэ мөнгөн медаль хүртэж, Сүхбаатарын одонгоор тус шагнагдсан амжилтыг гаргасан байна. Оны шилдэг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл номинацид нэр дэвшигч. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны дэрэгдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл. Тус салбар зөвлөл E-Mongolia төрийн цахим үйлчилгээний системд олон улсын VCAG стандартын дагуу дэлгэц уншигч програм ашиглан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хурдан шуурхай авах боломжийг бүрдүүлж, нийслэлийн 19 хурдан цэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дараалалгүй үйлчлүүлэх тэмдэг байршуулан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулж, салбарын хэмжээнд 80 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар ханган ажилласан байна. Баярлалаа. Ингээд бид бүхний өнөөдрийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах оны шилдэг дэд зөвлөлийг шалгаруулж өгнө хэмээн энэхүү тайцнаа улсын хурлын гишүүн, гэр бүл хөтөлбөр нийгмийн хамгааллын сайд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн дарга ноён инх хамгаалсан таныг хүндэтгэн дахин өрье. Мөн оны шилдгийг шалгаруулж өгнө хэмээн түгээмэл хөгжил төвийн үүсгэн байгуулагч ноён Ундрах баяр таныг энэ тайцнаа мөнхөө хүндэтгэн ташлан өрье. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй оны шилдэг дэд зөвлөлийн нэрийг дугтойг задлж нэрийг зарлаж өгнө хэмээн эрхэм сайдад микрофоноо шилжүүлье. За оны шилдэг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлөөр зам тээврийн яам.
Баяр хүргэе. Баяр хүргэе. 2024 оны хөгжлийн мэргэжилтэд иргэдийн эрхийг хангах чиглэлээр явуулсан үйл ажиллагаагаараа шалгарч оны шилдэг зөвлөлөөр шалгарсан зам тээврийн яамны дэд зөвлөлийн төлөөллийг шагналаар давахыг урьж байна. За баярлалаа. Хөгжлийн мэргэжилтэд хүний эрхийг хангах чиглэлээр төрөөс баримтж буй бодлого, үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байгаа дэд зөвлөлийг тодруулах энэхүү цаг хүндтэй номинацид буюу хөгжлийн мэргэжилтэд хүний эрхийг хангах оны шилдэг дэд зөвлөлөөр ийхүү зам тээврийн яамны хамт олон дэд зөвлөлийн маань тодорлоо. Халуун баяр хүргье. За зам тээврийн яамны эрхэм хамт олонны дэд зөвлөлийн төлөөлөл ийхүү өргөмжлөл оны шилдгийн хүндэт цом цэцгийн баглаа хамтаар хүндэтгэл төгс гардуулан өгж байна. За манай дараагийн номинацид нэр дэвшиж байгаа дэв дэвшигчдийн танилцуулгыг та бүхэн дэлгэцнээс хүлээн авна уу? Оны шилдэг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл номинацид нэр дэвшигч Сонгон Айрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл. Тус салбар зөвлөл нь 2024 онд 6 зорилтын хүрээнд 24 арга хэмжээг батлан хэрэгжүүлж 43 хорооны засаг дарга нийгмийн ажилтан 680 хүнийг хамруулсан чадварчуулах сургалтыг зохион байгуулж төрийн анхан шатны нэгжид ажилдаг 70 мэргэжилтэнд дохионы хэлний сургалтыг зохион байгуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг уламжлал болгон зохиож дүүргийн хэмжээнд 8 байршил 16 дуутаг гэрлэн дохиог суйрлуулан 150 хүүхдийн ор бүхий тусгай хэрэгцээ цэцэрлэгийг ашиглалтанд оруулж ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөнд суралцахын түгээмэл загварын зарчмыг батлах нь сургалтыг зохион байгуулж 215 боловсролын байгууллагын төлөөллийг хамруулан ажилласан байна. Оны шилдэг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл номинацид нэр дэвшигч Сүхбаатар дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл. Тус салбар зөвлөл нь 2024 онд зөвлөлийн хурлаа тогтмол зохион байгуулж дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй үйлчлэх уриалгыг гарган өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 18 байрлагын гадна шат довжоо налуу замыг шинжилэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 6573 м2 талбайг хөтөж хавтан явган замыг нөхөн сэргээж хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн хааны зөөлөн тоглоомын үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжин үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авч хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр дэлхийн цагаан таягтны өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй 200 гаруй иргэнийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Оны шилдэг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл номинацид нэр дэвшигч Багнуур дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл. Тус салбар зөвлөл нь 2024 онд нийт 227.6 сая төгрөгийн төсөвтэй 29 ажил арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг шинээр байгуулан төвөөр дамжуулан 1082 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд сургалт нөлөөллийн үйл ажиллагаа сэтгэл зүйн тусламж үйлчилгээг үзүүлж 85 ажилтан албан хаагчийг дохионы хэлний хэлмэрч хөдөлгөөн засалчаар бэлтгэн хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сэргээн засах танхимуудыг шинээр байгуулж 600 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн урлаг спортын ТV дэлхий улс нийслэлийн чанартай 7 удаагийн тэмцээнд оролцогчдод 9.2 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж ажилласан байна. Баярлалаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах оны шилдэг салбар зөвлөлд нэр дэвшигчдээс шилдгийн шилдгээр шалгарсан зөвлөлийг зарлаж шагнал гардуулж өгнө хэмээн Улсын их хурлын гишүүн хатагтай Саран Чулуун таныг тайзнаа урьж байна. Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Ноён Оюнбаатар таныг шагнал гардуулж өгнө хэмээн тайзнаа хүндэтгэн урьж байна. За эрхэм та бүхний тайзнаа хүндэтгэн урьж Монгол Улсын засгийн газрын 2016 оны 136 дугаар тогтоолоор яамдууд болон аймаг нийслэлийн засаг даргын хамгааллын газрын төвөд байгуулагдсан ажиллахаар шийдвэрлсэн байдаг нэгдсэн улсын байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үр дүнтэй ажиллаж байгаа шилдэг салбар зөвлөлийг шалгаруулж өгөхөд бэлэн болсон байна.
нэр дэвшигчдийн танилцуулгатай танилцсан эдгээр 3 салбар зөвлөлөөс шилдгийн шилдэг салбар зөвлөлөөр оны шилдэг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлөөр сонгон хайрхан дүүрэг. баяр хүргэе. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах 2024 оны шилдэг салбар зөвлөл сонгон хайрхан дүүргийн салбар зөвлөл. Сонгон хайрхан дүүргээс салбар зөвлөлөө төлөөлөн иргэсэн эрхмүүдийг шагналаар давахыг хүндэтгэж байна. Баярлалаа. Монгол Улсын засгийн газрын шийдвэр нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө тавьж байгаа энэ бүх стандарт үйл хэрэгт өөрийн дүүргийн хамт олон өөрийн дүүргийн явуулж байгаа чиглэл бодлогыг амжилттай хэрэгжүүлж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө итгэл сэтгэлээ тавьж байгаа эрхэм хамт олонны төлөөлөл инхүү өнөөдрийн бид бүхний оны шилдгээр шалгарч байна. Оны шилдгийн шагнал өргөмжлөлөө хүндэтгэлийн алтан цум цэцгийн баглааг улсын хурлын гишүүн хадагтай Саран Чулуун болон Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч ноён Оюнбаатар нар хүндэтгэлтэйгээр гардуулан өгч байна. Монгол Улсын засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл, гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэгүүдийг инхүү шалгаруулан алдаршуулж байна. Ингээд эрхэм мөндөд зоч та бүхэн дэлгэцэн анхаарлаа хандуулнаа бид бүхний дараагийн номинацид нэр дэвшигч байгаа эрхэм нэр дэвшигчдийн танилцуулгатай та бүхнийг энэхүү дэлгэцэнд хүндэтгэн өрье. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг эрүүл мэндийн байгууллага номинацид нэр дэвшигч. Шаасны нэрмжид улсын 3 дугаар төвийн Тус эмнэлэг хөгжлийн бэрхшээлтэй үйлчлүүлэгчдэд ая тухтай орчин бий болгох зорилгоор гадна талбайн тогтчлт гэрэлтүүлгийг нэмэгдүүлж, эмнэлгийн бүх хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй зорчих орчныг бүрдүүлэн, хөгжлийн бэрхшээлтэй үйлчлүүлэгчийг танин илрүүлэх туслах технологиг нэвтрүүлэн, тансгалын бэрхшээлтэй иргэдэд угтах үйлчилгээний дохионы хэлмэрчийг ажилуулахаас гадна, эмнэлгийн зориулалттай 100 ширхэг тэрэгэн цэргийг үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн байна. Бүгд найрамдах Хятад ард улсын мэдрэлийн мэс заслын эпилепси судлаач эмч нартай хамтран Монгол улсад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнд VNS буюу тэнэгч мэдрэл цочрох суулгацын мэс заслын эмчилгээг амжилттай хийж шилдэг шинэ технологи нэвтрүүлэн ажилласан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг эрүүл мэндийн байгууллага номинацид нэр дэвшигч. Гэмтэл согох судлалын үндэсний төв. Тус эмнэлэг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй орчин бүрдүүлэх зорилгоор гадна талбайн авто зогсоолын тогтчлтууд, эмнэлгийн бүх хэсэгт налуу зам ханийн бариулыг сайжруулж, асаргаас цуйлгааны тоног төхөөрөмж бүхий ариун цэврийн өрөөг хэвтэн эмчлүүлэх тасагт тогтжуулан, хөдөлмөрийн хуулийн 144-р зүйлийн дагуу 33 хөгжлийн бэрхшээлтэй эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажлын байраар хангаж 2024 онд 51 хүүхдэд төрөлхийн 5 согог болон доод мөчний шүрмэс сунгах, тулах цэг засах мэс заслыг амжилттай хийж амьдралын чанарыг сайжруулах боломжийг бий болгон ажилласан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг эрүүл мэндийн байгууллага номинацид нэр дэвшигч. Баян зүрх дүүргийн насан урт өрхийн эрүүл мэндийн төв. Тус өрхийн эрүүл мэндийн төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүн дээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор стандартын дагуу гадна талбай авто зогсоол, ханийн бариул, налуу зам, дуудлагын хонх зэргийг байршуулж, хөтөж самбараар дамжуулан дуудлага цэгийн мэнээр дохионы видео дуудлагыг ашиглан цахим бүртгэл хийх боломжийг бүрдүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөв таних өнгийн бугуйлжийг үйлчилгээндээ нэвтрүүлэн, эмчийн өрөө, үзлэг шинжилгээний өрөөг стандартын дагуу босгогүй нэг давхарт байхаар зохион байгуулсан бөгөөд 2024 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд давхарсан тоогоор 784 удаагийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажилласан байна. Баярлалаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг эрүүл мэндийн байгууллагаар шалгарсан байгууллагын нэрийг дурдж шагнал гардуулж өгнө хэмээн боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Батчаргал таныг хүндэтгүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын бодлогын хэрэгжилтийн газрын дарга хадагтай Сосор Ором таныг хүндэтгүүлж байна.
Баярлалаа. Ийхүү эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралд хүргэх нь хамгийн чухал асуудлуудын бол нэг байгаа. Ингээ өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг эрүүл мэндийн байгууллагаар хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг эрүүл мэндийн байгууллагаар улсын 3 дугаар төв эмнэлэг баяр хүргэе. Бид бүхний өнөөдрийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг эрүүл мэндийн байгууллагаар улсын төв 3 дугаар эмнэлгийн эрхэм хамт олон шалгарлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй ээлтэй үйлчлэх энэхүү сайхан соёлыг эрүүл мэндийн салбарт тэргүүлэн мандалтан чиглүүлж байгаа улсын төв 3 дугаар эмнэлгийн хамт олонд халуун талархал илэрхийлж ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн өрөөе. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагаагаа шинжилэн, хүний эрхийг дээдэлж, хэнийг ч хөгжлийн гадна үлдээхгүй хамт олноо манлайлан ажилласан шаасны нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгийн хамт олон ийхүү оны шилдэг хүртээмжтэй эрүүл мэндийн байгууллагаар шалгарч цом өргөмжлөлийг хүндэтгэн гардан авч байна. Баярлалаа. Монгол төрмөгөд бол дундаа хөгжлийн бэрхшээлтэй ард иргэдийн төлөө хичээл зүтгэл итгэл сэтгэлээ гаргаж байгаа эрхэм 3 дугаар төв эмнэлгийн хамт олонд халуун талархлаа дахин илэрхийлье. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй 2024 оны шилдэг бүтээн байгуулалтад нэр дэвшиж байгаа бүтээн байгуулалтын танилцуулгыг хамтдаа сонирдъя. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг бүтээн байгуулалт номинацид нэр дэвшигч Монголын үндэсний номын сан 2024 онд ашиглалтанд орсон тус номын сангийн шинэ барилга байгууламж нь Монгол улсын барилгын болон номын сангийн үйлчилгээний стандартын шаардлагыг бүрэн хангасан 1-9 дугаар давхарт барилгах танхимуудаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөтэй үйлчлүүлэх боломжтойгоос гадна харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан 20 суудал бүхий танхимыг тусгайлан тохижуулж нийт 831 сая 918 сая төгрөгийн санхүүжилтээр 22 төрлийн 348 ширхэг зориултын тоног төхөөрөмж туслах хэрэгсэл програм хангамжаар тоноглон Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо болон бусад мэргэжлийн төрийн бус байгууллагуудаас зөвлөн туслах үйлчилгээг авч бүх нийтэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх зорилго тавин оролцоог ханган ажилласан байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд орчны хүртээмж, барилга байгууламжийн хүртээмж гэдэг чухал. Хэрвээ барилга байгууламж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байж чадвал хүүхдүүдэд, ээж аавуудад, залууст бүх нийгэмд хүртээмжтэй байж чадна гэсэн үг. Бид шинээр бүтээн байгуулж байгаа барилга байгууламжаа стандартын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байгуулахаас гадна хуучин түүхийн дурсгал олсон байгууллагуудаа ч гэсэн өөр өөрсдийнхөө боломжийн хэмжээнд стандартын дагуу хүртээмжийг ханган ажиллаж улс их орныхоо хөгжлийг урагшлуулж байгаа юм. Ингээд энэ оны шилдэг бүтээн байгуулалт тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй бүтээн байгуулалтаар шалгарсан үндэсний төв номын сангийн шагналыг гардуулж өгнө хэмээн гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга хатагтай мөнх зул таныг хүндэтгэн өрж байна. Монгол улсын гавьяат тамирчин ноён савг жав таныг тайзнаа хүндэтгэн өрж байна. Үндэсний төв номын сангийн эрхэм хамт олонны төлөөллийг мөн энэ тайзнаа өнөөдрийн энэхүү нэр хүндтэй шагналаа гардан авнах хэмээн хүндэтгэн өрж байна. Альва үйлчилгээний газрууд барилга байгууламж саадгүй хүртээмжтэй байх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд ороход маш чухал үүрэгтэй байдаг. Тэгвэл өнөөдрийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг бүтээн байгуулалт номинацийн ялагчаар үндэсний төв номын сангийн хамт олон тодорсныг баяртайгаар та бүхэндээ мэдэгдэж эрхэм хамт олонны төлөөллийг шагналаа гардан авахыг урьж байна.
За баярлалаа. Бид бүхний өнөөдрийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг бүтээн байгуулалт номинацийн эрхэм шилдэгүүд тодорч шагналаа хүндэтгэлгээр гардаг авлаа. За одоо үргэлжлүүлэн та бүхнийг манай дараагийн номинацид нэр дэвшиж байгаа эрхмүүдийн хамт олон байгууллагын танилцуулгыг хүлээн авах хэмээн дэлгэцэн та бүхнийгээ анхаарлаа хандуулахыг хүрье. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага номинацид нэр дэвшигч Central Televiz. Централ телевиз 2023 оны зорилготой өөрсдийн хийж бүтээж буй бүх нэвтрүүлгээ үзэгчдэд хүртээмжтэй хүргэх тал дээр анхаарч нийт 6 төрлөөр 8 нэвтрүүлгийг 745.8 цаг хадмал орчуулгатай зуны олимпийн нээлт хаалт болон зуны паралимпийн наадмыг 98.4 цагийн турш дохионы хэлмэрчтэй шууд дамжуулан хүргэсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага номинацид нэр дэвшигч TV5 Televiz. Монгол улсаа хөгжүүл еврейтэй TV5 телевиз хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хүсэл шаардлага хэрэгцээ хийж бүтээж байгаа үйл хэргийг орхигдуулах үе тэгш тэнцвэртэй хүний эрхийн мэдрэмжтэй мэдээ сурвалжлагыг цуурлаар бэлтгэн хүргэдэг бөгөөд сэтгүүлч Бадам Дихогийн бэлтгэсэн ийм төгөлдөр оюутны байранд амьдардаг байхдаа бид савнгаа хийж эхэлсэн хөлөөрөө зурдаг зураач найзуудын хамт үцэглэнгээ гаргалаа. Оюутан Цэндмагийн хийсэн тоглоомтой савн хүүхдүүдийн сонирхлыг татаж байна. Мөнх наран миний аав ээж хоёр харааны бэрхшээлтэй тул хичээлээ заалгахад хүндрэлтэй байдаг. Зэрэг сурвалжлагууд олон нийтийн анхаарлыг татаж эерэг сэтгэлдлүүдийг авсаар байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй мэдээллийг хүргэж 2024 онд салбараа манлайлан ажилласан дээрх хэвлэл мэдээллийн байгууллагуудаас өнөөдөр хэн шилдгээр шалгарч цом гардахыг зарлаж өгнө хэмээн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга ноён Баваржан таныг хүндэтгэж урьж байна. JICA олон улсын байгууллагын Монгол дахь ахлах зөвлөх ноён Чиба Хисос Сантаныг тайзнаа хүндэтгэж урьж байна. За эрхэм зочны маань дунд хүрэлцэн ирсэн дараах хоёр эрхэм өнөөдрийн бид бүхний дундаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагын номинацийн шилдгийг тодруулж шагналыг нь гардуулан өгөхөд бэлэн болж байна. За яахын аргагүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй үнэн зөв хариуцлагатай мэдээллийг хүргэхэд манай хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг оролцоо хамгаас чухал байдаг үлээ. Тэгвэл өнөөдрийн шилдэг номинацийн эзнийг тодруулах цаг ирсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага Central TV. Баяр хүргэе. Хүн төрөлхтний ив нэгдлийн их наадам Парис 2024 Паралимпийн наадмыг Монгол түмэндээ шууд дамжуулан хүргэж хүртээмжтэй мэдээллийг Монгол түмэндээ хүргэхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай эерэг ойлголтыг нийгэмд түгээн дэлгэрүүлсэн их үйлсийг нь үнэлж Central Televiz ийхүү 2024 оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар шалгарч байна. Хамтдаа баяр хүргэн алгадж Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маань төлөө танин мэдэх тэдгэрийг сурч боловсрох хөгжигдөн үнэтэй хөнөмөр оруулж байгаа Central Televiz бид бүхний өнөөдрийн энэ жилийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар шалгарч хүндэтгэлтэйгээр шагналан гардан авч байна. Парис 2024 Паралимпийн наадмыг Монгол түмэндээ бөгөөд бид бүхэн хүндэтгэлтэйгээр түмэн олондоо хүргэсэн Central Televiz-ийн эрхэм хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж 2024 оны шилдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн их итгэл сэтгэлээр зориулсан хэвлэл мэдээллийн байгууллага хэмээн бид бүхэн та бүхнийгээ хүндэтгэн өргөмжилж алтан цом цэцгийн баглаа хүндэт өргөмжлөө хамтдхан гардуулан өглөө. Баярлалаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудад хүртээмжтэй оны шилдэг боловсролын байгууллагад ямар боловсролын байгууллагууд ямар ажил үйлсээр манлайлан нэр дэвшиж байгаа тухай танилцуулгад анхаарлаа хандуулан хүлээн авна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудад хүртээмжтэй оны шилдэг боловсролын байгууллага номинацид нэр дэвшигч Улс аймгийн 5 дугаар цэцэрлэг. Тус цэцэрлэг нийт 330 хүүхэдтэй бөгөөд 22 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулан ажиллаж байна. Тусгай дэмжлэг шаардлагатай хүүхдэд бариа заслын өрөө, усаар чирэгжүүлэх өрөө, хөдөлгөөн заслын өрөө, аутизмын хүрээний эмэгтэй хүүхдэд зориулсан тайвшруулах өрөөг 3 ангид шинээр тохижуулж, бүх ангид хил заслын өрөөтэй болсноос гадна эцэг их асран хамгаалагчид сэтгэл зүйн зөвлөгөө өгч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй ажиллах арга зүй сэдвт үндэсний сургалтад багш арга зүйчээ хамруулан Оросын улбаны улсын Чит хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дар төвийн урилгаар цэцэрлэгийн эрхлэгч, эмч, хөгжмийн багш 5 хүний бүрэлдэхүүнтэй туршлага солилцох аяллыг зохион байгуулан ажилласан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудад хүртээмжтэй оны шилдэг боловсролын байгууллага номинацид нэр дэвшигч Дорнод аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын хан уул сургууль. Тус сургууль хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн талаар эерэг ойлголт хандлагыг үе тэнгийн дунд төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл сурталчилгаа нөлөөллийн ажлыг сургуулийн дэмжлэгийн баг нийгмийн ажилтнуудтай хамтран зохион байгуулж, сурагчид хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголттой болж, найздаа тусалж дэмжин хамтран суралцдаг болсон. Мөн миний нэг өдөр видео танилцуулгыг хийж сургууль болон ангиудын цахим хуудасаар дамжуулан эерэг ойлголт хандлагыг төлөвшүүлэх ажлыг зохион байгуулсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудад хүртээмжтэй оны шилдэг боловсролын байгууллага номинацид нэр дэвшигч Орхон аймгийн Баян өндөр сумын ерөнхий боловсролын 7 дугаар сургууль. Тус сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсролын үйлчилгээ үзүүлэх тусгай бүлгээс татгалзан бусад хүүхдүүдтэй хамт суралцуулах бодлогыг баримтлан эцэг эхчүүдэд нөлөөллийн сургалтыг зохион байгуулж, сургуулийн гадаад дотоод орчинд үе тэнгийн дээрлэхэлт дарамт гарах эрсдлээс сэргийлэх чиглэлээр хяналт тавин хүүхдийг зөвхөн болгон төлөвшүүлж амьдрах чадвар дадалд сурган нийгэмчсэн хүмүүн болгон төлөвшүүлнэ гэсэн урайтай тэгш боломж менежментийн багийг ажилуулан эрэг хүүхдүүд аяны хүрээнд ялгаатай төвчний сурагчидтай танилцах аяллыг зохион байгуулан ажилласан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудад хүртээмжтэй үйлчилгээ үзүүлсэн оны шилдэг боловсролын байгууллагыг зарлаж өгнө хэмээн Монгол Улсын их хурлын гишүүн Ноён Жаданбын баясгалан таныг хүндэтгэж урьж байна. Рио 2016 Паралимпийн наадмын хүрэл медалийн эзэн Монгол Улсын гавьяат тамирчин ууган хүүтэнийг мөн тайзнаа хүндэтгэж. Хадгалагдагчдаар угтаая. Баярлалаа. Та бүхэн маань сая дэрэгч танилцуулгыг анзаарсан бол хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүүхдэд ээлтэй энэхүү одоо боловсролыг нэвтрүүлж байгаа одоо энэ номинацид нэр дэвшиж байгаа сургуулиуд дандаа хөдөө орон нутгийнх байгаа та бүхэн анзаарж байгаа баха. Тэгэхээр хөдөө орон нутгийн маань сургуулийн боловсролыг эрхэлж байгаа эрхэм хамт олонны төлөөлөл бас энэ салбарт илүү их анхаарч оюун санаагаа чилээж сэтгэл зүрхээ зориулж байгаад халуун талархлан илэрхийлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудад хүртээмжтэй оны шилдэг боловсролын байгууллага. Дорнод аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын хан уул сургууль. Одоо баяр хүргэе. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг бусдын адил ажил хөдөлмөрөөр эрхэлж боловсрол эзэмшиж нийгмийн харилцаанд ороход туслан шилдэг байгууллагын хүмүүсийг урамшуулж олон нийтэд сурталчлах энэхүү одоо үйл ажиллагаагаа санаачлан зохион байгуулад бид бүхэн өдгөөж гисэн та бүхэнтэйгээ энэ номинацийн эддийг тодруулж байгаа байлээ. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын хувьд хүртээмжтэй чанартай боловсрол эзэмших нь ирээдүйд нийгмийн харилцаанд бусдын адил эрх тэгш оролцоход нэн чухал ач холбогдолтой гэдгийг та бүхэн сэтгэл нийлэх баха. Баяр хүргэе. Монгол улс даяар боловсролын үйлчилгээг хүргэж байгаа боловсролын байгууллагууд дундаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаагаар манлайлан 2024 оны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудад хүртээмжтэй шилдэг боловсролын байгууллагаар шалгарсан Дорнод аймгийн Хэрлэн сумын хан уул сургуулийн хамт олондоо дахин хадгалан алгадчилтаар баяр хүргэе. Одоо баяр хүргэж та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн өрөөж байна.
За мөн оны шилдгийг маань шалгаруулж шагналыг гардуулан өгсөн эрхэм мөндөд зоч та бүхэндээ талархлаа илэрхийлье. Улсын хурлын гишүүн Ноён Баясгалан Паралимпийн хурал медаль Монгол Улсын гавьяа тамирчин Ууганхөө. За ингээд та бүхнийхээ өмнө дуу хуурийнхаа дуграан царилгийг та бүхэндээ өргөжлүүлэн хүндэтгэн өргөмөрөх бэлэн болсон байна. Ингээд та бүхнийхээ өмнө Монгол Улсын гавьяа жүжигчин дуучин Амар Жаргал хүрэлцэн ирснийг энэ тайзнаа хүндэтгэн өрж байна. Монгол Улсын гавьяа жүжигчин дуучин Чимэд Доржийн Амар Жаргал халаалга ташилтаар өгтөөцгаая. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй үйл ажиллагаагаараа тэргүүлэн 2024 оны шилдэгүүдээр шалгарсан шилдэгийн шилдэгүүдтэй баяр хүргэж мөн дараах номинацуудад шалгарах шилдэгүүдтэй амжилт хүсэж аядуугаа өргөхөд бэлэн болсон байна. Сайн бацхан уу, та бүхэндээ энэ сайхан жаргалтай өдрийн мэнд хүргэе. Ингээд шагнал авсан бүх хүмүүстээ оны шилдэгүүдэд зориулаад инх чаргалын шилдэгүүрийн ая нартад ганцхан ээжтэй гэсэн сайхан дугаар аядууны цэнгэр хадаг өргөн барья.
амрын соруда насара мурхаванда ярын ярсалиге намайга дэсэн ичименка дайнда сарсодгима 나쁜 기니게 불한가 보유 프라마다나 나쁘둥한 손자야슴 에치나트드 베이마 너데 아르마 허르기 아름다운 스테이지는 다 아무는 소로다 바이바이 Монгол Улсын гавьяа жүжигчин дуучин Амар Жаргал. Эрхэм сайхан уран бүтээлчтэй уран бүтээлийн өндөр амжилт мөн дээрээс нь ад жаргалын чин сэтгэлийн сайхан өрөөлө хүндэтгэн ташлан өргөн барья. За ингээд бид ихний өнөөдрийн шилдэгүүдэд тодорхойлох энэхүү номинацийн үйл ажиллагаа үргэлжлэн та бүхэндээ өргөд бэлэн болсон байна. Хөгжлийн мэргэжилтийн иргэдийн онцлог хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, хөгжлийн мэргэжилтийн иргэдийн эрх ашигыг хамгаалж, дуу хоолой болж яваа шилдэг төрийн бус байгууллагыг шалгаруулахад бэлэн боллоо. Та бүхнийг дэлгэцэнд анхаарал хандуулахыг урьж байна. Оны шилдэг хөгжлийн бэрхшээлтэй хүний мандайлагч төрийн бус байгууллага номинацид нэр дэвшигч. Эрхэм нандин сувд төрийн бус байгууллага. Тус төрийн бас байгууллагын дэргэдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан эрхэм асралт ээлж хүүхэд хөгжүүлэх цогц төвийг байгуулж 20 гаруй хүүхдийг хамруулан сэргээн засах цогц үйлчилгээ, боловсрал, нийгэмших, эцэг их асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх үйлчилгээнүүдийг үзүүлж мөн онд хөгжлийн бэрхшээлтэй 600 хүүхдийг 21 төрлийн нарийн мэрэгжлийн үзлэг онцлогоонд хамруулж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмчилгээний зардлын 50%-ийг буцаан олгох, тэгээс 19 насны хүүхдийн уналт таталтын эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас 100% хөнгөлүүлэх, байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч буй эцэг эхийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцах зэрэг асуудлыг хууль журамд тусгуулах ажлуудыг санаачлан хэрэгжүүлж ажилласан байна. Оны шилдэг хөгжлийн бэрхшээлтэй хүний мандайлагч төрийн бус байгууллага номинацид нэр дэвшигч. Тусгай олимпийн хороо. Тус хороо өнгөрөгч онд орхон дундгой дархан уул баян үлгий дорнод амиг баян гол дүүрэг хан уул дүүрэгт спортоор дамжуулан хүртээмжтэй боловсрол олгох зорилго бүхий Монголын тусгай олимпийн хорооны үйл ажиллагаа зорилтыг танилцуулсан сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж олон улсын тусгай олимпиад Монгол улсаа төлөөлөн дэлхийн нийтэд хүртээмжтэй нийгмийг цогцлоох сонгуульд судалтай болж бүгд найрамдах Солонгос улсын Гангвон мужид зохиогдсон тусгай олимпийн зүүн Азийн бүсийн заалны хоккейн тэмцээнд баг тамирчид мөнгөн медаль, тусгай олимпийн зүүн Азийн бүсийн хамтарсан сургуулийн хөл бөмбөгийн тэмцээн бүгд найрамдах Хятад ард улсын Жиндүү хотноо болж 13 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон 4-р байр эзэлсэн амжилтуудыг гаргасан байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашигыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд манлайлан ажиллаж, дуу хоолойгоо төрийн бодлогод нийгэмд хүрэхээр эвлэлтэнд нэгдэж ажилдаг эдгээр төрийн бус байгууллагуудаас шилдэг төрийн бус байгууллагыг зарлаж шагналыг гардуулж өгнө хэмээн нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооны гишүүн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зүйлсийн дэд дарга хадагтай гэрлийг тайзнаварж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төвийн захирал хадагтай гүнжлмаа таныг тайзнаа дахин урья. За энэ хоёр хүмүүс маань өнөөдрийн бид бүхний шилдэг тодруулж байгаа номинацийн маань эцсийг тодруулж шагналыг гардуулан өгнө. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүнийг нэвтрүүлж тэдэнд хэрэгтэй нийгмийн үйл ажиллагаанд өөрийнхөө дуу хоолойг эвлэлтэнд нэгдэн хүргэж байгаа төрийн бус байгууллагуудын эрхэм төлөөлөл дундаас ийхүү бид өнөөдөр хамтдаа хөгжлийн бэрхшээлтэй хүний манлайлагч төрийн бус байгууллага номинацийн шилдгийг шалгаруулан тодруулахад бэлэн болоод байна.
оны шилдэг төрийн бас байгууллагаар эрхэм нандин сувд төрийн бас байгууллага. За баяр хүргэе. За халуун баяр хүргэе. Эрхэм нандин сувд төрийн бас байгууллагын эрхэм хамтлагийн энэхүү бид бүхний энэ жилийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн их тэдний төлөөлсөн дуу хоолой болж чадсанд халуун баяр хүргэж хөгжлийн бэрхшээлтэй хүргэний мандайдагч төрийн бус байгууллагаар шалгаруулж шагналан гардуулан өгөх бэлэн боллоо. Төрийн бус байгууллагын эрхэм хүндэт зочдыг тайцнаан хүндэтэн урьж байна. Ганц төрийн бодлого шийдвэрээс гадна эвлэлд нэгдсэн эдгээр эрхэм хамтлагийн төлөөлөлд өөрсдийнхөө итгэл сэтгэл зүтгэлээр нэгдэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн энэ сайн сайхны төлөө өөрсдийнхөө цаг зав, хөрөнгө санхүү, хүч хөдөлмөрөөр зарцуулж өөрсдийнхөө ийм их сайхан хүндлэлийн өнөөдөр тайзан дээрээс алтан цомоо хүндэт өргөмжлөө цэцгийн баглан хамт гардан авч байгаад халуун талархлаа гэдэр хийж баяр хүргье. За мөн оны шилдэг шалгаруулж шагнал гардуулан өгсөн эрхэм хүмүүстэй талархлаа илэрхийлье. Монгол Улсын засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл, гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хамтран оны шилдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байгууллага иргэдийг инхүү шалгаруулан алдаршуулж байна. Эдгээр байгууллагуудын эдгээр иргэдийн хэрэгжүүлсэн үйл хэргийг бусад хүмүүсээс авч хэрэгжүүлж энэ сайн туршлага, сайн жишээ эх орон даяар тархаасаа хэмээн энэхүү шагнал гардуулах ёслолын зорилго оршиж байгаа гэдгийг энд дурдаг хэлэхэд таатай байна. Ингээд бид бүхний дараагийн номинацид нэр дэвшиж байгаа эрхмүүдийг та бүхэндээ дэлгэцэн танилцуулахад бэлэн боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө нийгмийн зүтгэлт номинацид нэр дэвшигчид. Оны шилдэг хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө нийгмийн зүтгэлтэн номинацид нэр дэвшигч Насанбатын Оюунбат. Монголын бие тамир спортын улсын хорооны гадаад харилцаа мэдээлэл технологийн хэлтсийн дарга, Азийн паралимпийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын үндэсний паралимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах хугацаанд 5,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг параспортын төрлөөр хичээллэхэд онцгой хувь нэмрээ оруулж, Лондон 2012, Рио 2016, Токио 2021, Парис 2024 паралимпийн зуны наадам, Сочи 2014, Пинчон 2018, Бээжин 2022 паралимпийн өвлийн наадам, Гуанжу 2010, Инчон 2014, Жакарта 2018 паралимпийн зуны Азийн наадмын Монголын багийн ахлагчаар ажиллаж, Парис 2024 зуны паралимпийн наадамд Монгол улсын баг тамирчид 1 алт, 3 мөнгөн медаль хүртэх онцгой амжилт үзүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай нийгэмд эрэг ойлголт төлөвшүүлэхэд 20 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж байна. Оны шилдэг хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө нийгмийн зүтгэлтэн номинацид нэр дэвшигч Төмөрбаатрийн ган зориг. Тэрээр бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын хайлаар дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж, бүгд найрамдах Солонгос улсын Өмнөд мужийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн волейболын холбоотой хамтран ажиллах 4 жилийн гэрээ байгуулан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулж, Цонгон хайрхан дүүргийн нийгмийн хөгжлийн хэлтстэй хамтран нийт 43 хорооны 500 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон зөвлөлийн дарга гишүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон орчны хүртээмжийн талаар сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулан ажилласан байна. Баярлалаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө хөдөлмөр зүтгэл, сэтгэл, итгэлээр зориулан олон жил ажилласан нийгмийн зүтгэлтнүүдээс энэхүү шилдгийн шилдэг нийгмийн зүтгэлтэн шалгарах мөч ирсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө оны шилдэг нийгмийн зүтгэлтнийг шалгаруулж өгнө хэмээн Паралимпийн аврага, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ноён Баатар Жавтаныг тайзнаа урьж байна.
мөн шагналыг гардуулж өгнө хэмээн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны тэргүүн хатагтай сэлэнг таныг тайзнаа урьж байна. За өнөөдөр бид бүхний дуусаж байгаа эрхэм мэдтэй зочдоос дараах хоёр эрхэм маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө өөрийнхөө цаг зав, итгэл сэтгэл бүх зүйлээ хүндэтгэн зориулж байгаа энэ цаг үеийн маань эгэл нэгэн баатруудын эрхэм нэгэн төлөөлөл болсон хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө нийгмийн зүтгэлтний шагналын эзнийг тодруулж хүндэтгэлтэйгээр гардуулан өгөх бэлэн болж байна. За танхим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны тэргүүн хатагтай сэлэнг таныг мөн хөдөлгөөрж байна. Баярлалаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө нийгмийн зүтгэлтэн энэ оюун бат. Хэнийгч хөгжлийн гадна орхихгүй хамтдаа хөгжиж хүний эрхийг дээдлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ гарган тууштай хөдөлмөрлсөн 20 гаруй жилийн итгэл зүтгэл хөдөлмөрийг нүүлэн энэхүү 2024 оны шилдэг хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө нийгмийн зүтгэлтнэр шалгаруулж байна. За баярлалаа. Эрхэм та энэхүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө зориулсан итгэл сэтгэл тэр гал бүхэнч дүрлзэн асаж өнөөдөр энэхүү хүндэтгэл шагналын эзэн болж байна. Эрхэм та энэхүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө нийгмийн зүтгэлтэн шагналын алтан цом хүнд төргөмжлөл цэцгийн багтаа хамтаар хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. Эрхэм мөндөд зочдоо халуун баяр хүргье. Баяр хүргэе. Шагналыг хүндэтгэн гардуулсан Монголын анхны паралимпийн авраг Монгол улсын хөдөлмөрийн баатар Гавьяатай мөрчин Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ноён Баатар Жов хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны тэргүүн хатагтай сэлэнг нартай мөн талархал илэрхийлье. За баярлалаа. Бид бүхний өнөөдрийн хамгийн сүүлийн та бүхэндээ танилцуулах гэж байгаа, дэлгэцэн үзүүлэх гэж байгаа сүүлийн номинацийн нэр дэвшигчтэй та бүхэн дэлгэцнээс танилцсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ажил олгогч аж ахуй нэгж байгууллага номинацид нэр дэвшигч Даван богд фуд пицца компани. Тус компани 2014 оноос хойш 10 жилийн хугацаанд олон улсын хүнсний аюулгүй байдлын чанарыг хангасан бүтээгдэхүүн үйлчилгээг 25 салбараараа дамжуулан хүргэж нийт 725 ажилтнаас 26 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тогтвортой ажлын байраар хангаж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудаас Star 5 супервайзер нэг ажилтан төрөн гарч хамт олноо манлайлан ажиллаж байна. Баярлалаа. Хөдөлмөрийн хуулийн 144-р зүйлийг хэрэгжүүлж олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байнгын тогтвортой ажлын байраар ханган ажиллаж байгаа оны шилдэг ажил олгогч байгууллага номинацид нэр дэвшиж энэхүү бид бүхний өнөөдрийн мөн шагналын эзэн болж байгаа эрхэм хүмүүс шагналыг гардуулан өгнөх хэмээн тайзнаа. Эрхэм чанар төрийн бус байгууллагын тэргүүн хатагтай оюун цэцэг таныг Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн дарга хатагтай мөнх шиг таныг хүндэтгэн урьж байна. Байгууллага амжилттай ажиллаж, амжилтанд хүрэх нь байгууллагын хүний нөөц, ажилтнуудын хичээл зүтгэл тогтвортой байдлаас шууд хамаардаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд тохирсон ажилдаа тогтвортой ажилдаг гэдгийг олон шилдэг аж ахуй нэгж байгууллагууд дурдан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дадар эрг сэтгэл илгээдэг билээ. Ингээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасан ажил олгогч аж ахуй нэгж байгууллагууд дундаас оны шилдэг аж ахуй нэгжээр шалгарсан Даван богд фуд пицца хязгаарлалтмал хариуцлагатай компани хамт олон төлөөллийг шагналаа гардаж авах хэмээн тайзнаа урьж байна. Халуун баяр хүргэе. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ажил олгогч аж ахуй нэгж байгууллага Даван богд фуд пицца компани хамт олон төлөөллийг тайзнаа хүндэтгэн урьж байна. Баяр хүргэе. Монгол Улсын засгийн газар Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах зөвлөл, гэр бүл хөтөлбөр нийгмийн хамгааллын яам,
засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын хамтран зохион байгуулж байгаа бид бүхний хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө итгэл сэтгэлээр зориулж байгаа аж ахуйн нэгж хүмүүсийг алдаршуулан шагнаж байгаа бүртэмчтэй оны шилдэг шалгуурлалт маань ийхүү өргөн нэдгээр сайхан болж байна. Нэг шагналын эцэстээ бүгдээрээ халуун алган ашиглалтаар баяр хүргэе. Өнөөдөр шилдгээр шалгарсан байгууллагууд, аж ахуйн нэгжүүд хувь хүмүүсийн сайн жишээг үлгэрлэн шинэ санаачлагыг дэвшүүлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй үйл ажиллагааг явуулж хэнийг ч хөгжлийн гадна үлдээхгүй хамтдаа хөгжицгөөе. За ингээд бид бүхний өнөөдрийн итгэл сэтгэлээр нэгтгэж жил болгон уламжлал болгон зохион байгуулж энэ одоо чиглэлдээ өөрийнхөө хүч хөдөлмөр сэтгэл зүрхэн зориулж байгаа эрхмүүдийг байгууллагуудыг шалгуулан шагнаг урамшуулж алдаршуулж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг шалгуур ёслолын хүндэтгэлийн үйл ажиллагаа маань ийхүү өндөрлөж байна. Энэхүү ёслолын ажиллагааг хааж үхэл нүх хэмээн гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга хадагтай мөнх цул таныг эндэрт өрж байна. За бид бүхний өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө итгэл сэтгэлээ зориулан ажиллаж байгаа аж ахуйн нэгж төрийн бус байгууллагууд хувь хүмүүсийн ийхүү алдрыг магтаж бид бүхэн хамтдаа халуун талархал алгад ашигт алтан сумынхаа хамтаар гүндэтгэл юугаан илэрхийллээ. Тэгвэл энэхүү үйл ажиллагааг маань хааж эрхэм мөнх цул таныг эндэртээ өрье. За ингээд өнөөдөр шилдэг байгууллагуудаа шалгаруулах арга хэмжээг бас үндэсний чуулганыхаа нэг арга хэмжээ болгон бид одоо шилдэгээ тодруулаад дууслаа. За энэ бол шагнал гардуулах ёслол гэхээсээ илүү бид өнгөрсөн 1 жилийн хугацаанд ямар салбарт хэн ямар ахиц дэвшил гаргаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжсэн бэ гэдгийг бас нөгөө талаасаа дүгнэж байгаа дүгнэлт гэж та бүхэн бас ойлгож болох юм аа. Тэгээ өнөөдрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож бүх одоо материалаа ирүүлсэн ажил олгогч нар, эрүүл мэндийн байгууллага, сургуулийн байгууллага, нийгмийн зүтгэлтнүүд энэ бүх хүмүүст шагнал авсан бүх хүмүүс төрийн бус байгууллагуудтай, иргэний нийгмийн байгууллагуудтай дахин талархлаа илэрхийлье. Эргэжил бид бүхэн шилдгийг одоо шалгаруулахдаа маргаашнаас эхэлж ийм шагнал байдаг юм шүү гэж нийгмийн оролцоог аль болох олон түмэнд хүргэж ингэж цаашдаа материалаа ирүүлэх байгууллагуудын тоог нэмэгдүүлэх чиглэлээр манай яам болон агентлаг бусад төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана гэдгээ та бүхэнд бас илэрхийлье. За ингээд энэ хүү шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа албан ёсоор энэ хэсэг маань өндөрлөж байгааг хэлье. За гэхдээ бид бас түрүүн шагнал гардуулаагүй нэгэн эрхэм үлдсэн байгаа. За энэ бас шагналыг одоо хаалтынхаа өмнөхөн бас гардуулчихъя гэж хүсэж байна. Баярлалаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг шалгаруулах ёслолын ажиллагааг эхнээс нь энэ хүртэл гүн хүндэтгэлтэйгээр хүндэтгэн оролцсон эрхэм та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Улсын засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар жил болгоны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй оны шилдэгүүдийг шалгаруулан алдаршуулсаар ирсэн 2024 оны шилдэгүүдтэй дахин чин сэтгэлийн баяр хүргэж алга шилтгийг өргөн барья. Мөн бид бүхний хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллага хүмүүс бүгдээрээ хамтдаа дахин халуун алга тушаалтаараа баяр хүргэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө хийж байгаа үйл хэрэгтэн энэ гигэн сайхан бүхэнтэй үргэлж ийм мөнх цэцэглэн дэлгэрч байгаа сайхан өрөөлийг дашлан хүндэтгэн өргөж өнөөдрийн энэ сайхан хүндэтгэл ёслолын үйл ажиллагаагаар өндөрлүүлж байгааг дуулгая. Хүрцэгс та бүхэндээ талархлаа илэрхийлж хүн бүхэнд чин сэтгэлийн аз жаргалыг мөнхөө хүндэтгэн өргөн барья. Та бүхэн маань аз жаргалаар дүүрэн инээд баяслаар цалгин байхын сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөхийн
ивэлд ор зохион байгуулагдаж байгаа. Хөгжлийн мэргэжилтэд хүний хөгжил оролцоос илүүт үндэсний чуулганы үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн та бүхэн зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд үргэлжлүүлэн оролцоно хэмээн урьж байна. Шагналгаар дуулах ёслолын үйл ажиллагаа инхүү жаргаж байна. Баярлалаа та бүхэндээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэгүүдийг шалгаруулах ёслол. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах оны шилдэг нийцүүлэл. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах оны шилдэг салбарзүүлэл. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудад хүртээмжтэй оны шилдэг боловсролын байгууллага. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг эрүүл мэндийн байгууллага. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг мэтээн байгуулалт. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага. Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө оны шилдэг нийгмийн зүтгэлтэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүний оны шилдэг манлайлагч төрийн ус байгууллагыг тус шалгаруулна. Үнэн эрхийг дээдэлсэн хүртээмжтэй нийгмийг хамтдаа бүтээцгээе.